Заримдаа би бас өөр гой сонирхъя гэж. Хэрвээ та бүхэн цаашдаа миний бичлэгийг үзэж хэрвээ цаашдаа та бүхэн миний бичлэгийг үзэж сонирхохыг хүсэх юм бол энэ доор гарч байгаа subscribe залуучуудаа юу вэ? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр миний хувьд гадаа дасгал хийхгүй. Ягаад гэх юм бол гадаа яг одоо амар халуун байгаа учраас би гэртээ дасгалаа хий гэж бодсон юм. Тэгээд өнөөдөр гар дээр ерөөдөө сүнэлт хийн. Тэгээд ерөөдөө нэг тиймэрдүүл цанд байна. За тэгээд шууд дасгалдаа орцгоё. Замс ихнийх нь угаасаа энгийн сүнэлт. Тэгээд энийг нэг дөрөв оролтоор тий яг урдныхтайгаа адилхан нэг 20-25 яг биендээ тааруулаад тэгээд өнгөц сүнэж эхэлж байгаа залуучууд бол шууд их хэмжээний тоогоор хийх хэрэггүй. Яг гэх юм бол маш их ядарна. За тэгээд хоёр дахь дасгал маань мөн адил сүнэлт гэхдээ арай өөр хэлбэрээр сүнэ. За тэгээд хоёр дахь дасгал руу орцгоё. Сүнэлт маань маш олон төрөл байдаг. Яг одоо цээжний хэсэгний дээд хэсэг болон дунд хэсэг, доод хэсэг. Тэгээд мөрлөө 3 толгой, 2 толгой. Гэх мэтчлээ яг тухайн булчингуудыг арай илүү ачаалсан тийм төрлийн дасгалууд бас янз олон янз байдаг. Тэгээд та бүхэн хэрвээ гэртээ ингээд воркаут хийхийг хүсэж ивэл яг өөртөө гоё хөтөлбөр гаргаад те эхний өдөр одоо 7 оны эхний өдөр гоё чижний дасгалын 2 дахь өдөр бас арай хөнгөө хийлийн дасгал юм 3 дахь өдөр суулт гэх мэтчлээ яг өөртөө гоё өөрийнхөө хөтөлбөрийг гаргаад тэгээд ингээд явах юм бол маш үр дүнтэй. Тэгээд ялангуяа фитнест явж чадахгүй залуучууд маань ингээд гэртээ 15-30 минутын дасгал хийгээд явах юм бол магадгүй хэзээ нэгэн цагийн өөрчлөлт гарна. Нэг сарын дараа, 2 сарын дараа, магадгүй 3 сарын дараа. За тэгээд одоо 3 дахь дасгал маань мөн адилхан сүнэлт. Гэхдээ арай өөр төрлийн сүнэл. Би үсэн самтал оруулж ирж байгаа сүнэ. За одоо 3 дахь сүнэлт маань цээжний дээд хэсэгт ихээхэн ачаалал өгдөг мөн үр дүнд дасгалуудын нэг. Тэгээд
дасгалтай орцгоё. За ингээд 3 хэлбэрээр сунаалаа. Одоо дахиад нэг хэлбэрээр сунаагаад тэгээд ерөнхийдөө нэг сунаалт маань 4 болттой гэхээр 20-оор сунаахаар 80 болно. Тэгээд 80-аа 4 хэлбэрээр 4 хэлбэрээр сунаахаар мэдээж өнөөдөр би 320 сунаах юм. Гэтэ 320 биш 300 болох чи өнөөдрийн сунаалт. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр миний дасгал дуусч байгаа. Тэгээд ерөнхийдөө миний дасгалыг хуваар бол 1-р, 2-р, 3-р гээд 3 өдөр дараа л дасгал хийгээд 4-р амраад ерөнхийдөө 3-1 гэсэн харьцаагаар дасгал хийдэг. Гэтэ нөө байнгын тийм хүнд дасгал биш. Ерөнхийдөө эхний өдрөө жоохон хүндтэй дасгал хийжээд 2 дахь өдрөө арай хөнгөн буюу хийдийн дасгал юм уу те. Эсвэл хөлний дасгал гэх мэтчлэн тэгээд 3 дахь өдөр жоохон хөндрүүлээд 4 дахь өдрөө амралт. Ингээд гоё хөтөлбөрөө явуулаад ерөнхийдөө ингээд сунааж эхлээд өөр цогоор миний хувьд нэг сар гарсан болж байна. Тэгээд ерөнхийдөө 100 хоногийн өөрчлөлтгээд 100 хоногийн сунаалт хийснийхаа дараа би нэг юм гоё спешиал видео хийх чагаа. Тэгээд цаашдаа тэгээ залуучуудаа би дан ганц дасгалуудын видео хийхгүй. Ямар нэг юм сонирхолтой тийм зарим нь хүнд өгөөжтэй те, зарим нь хөгжилтэй бааны тийм ер нь гоё бичлэгнүүд хий гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд та бүхэн намайг дэмжиж доор орж байгаа subscribe өчтөр дараад дэмжээрэй. За тэгээд дараагийн хандсалтай орцгоё. За тэгээд залуучуудаа өнөөдрийн маань бичлэг үгээр дуусч байна. Тэгээд би бүх дасгалуудынхаа эхний оролтуудын сайн хийгээд дуусгачлаа. Тэгээд бичлэгээ дуусгачаад 3 оролтуудаа хийчихэд тэгээд ерөнхийдөө өнөөдрийн маань дасгал дуусч байна. Тэгээд миний байнгын яриад байдаг зүйл нь юу вэ гэх юм бол тэгээд нөгөө л нэг ярьдаг залуучуудаа уриалсан дээ. Та бүхэн хэрвээ завч хөлөөгүй тийм байдал байдаг бол нэг 10-15 минутыг завч хөдөлгөөнөд тохируулаад нэг дасгал хөдөлгөөн хийгээд эрүүл мэндэ бодож байгаарай гэж би хүсэж байна. Тэгээд өнөөдөр маань бичлэг үгээр дуусч байна. Хэрвээ намайг дэмжих юм бол мөн надтай хамт байхыг хүсвэл доор гарч байгаа subscribe өчтөр дараад намайг дэмжээрэй. За тэгээд баяртай залуучуудаа дараагийн бичлэгээр уулзцгаая. Пока.